та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Ингээд Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бас байгууллагаас цувралаар явуулдаг их барилга тооны хилээр цувралын маань энэ удаагийн ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хөгжингүй эдийн засгийн орнуудын бизнес эрхлэгчдийн 90%-ийг энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг энэ хуулийн этгээдүүд эзэлж байна. За хөдөлмөр эрхлэлтийн 70%-ийг за тэгээд тухайн улсын одоо дэлхийн хэмжээний ч юм уу дотоодын нийт бүтээгдэхүүний 55%-ийг жижиг дунд бизнесийнхэн бүрдүүлж байна гэсэн ийм тоо мэдээллийг бол Дэлхийн банкнаас гаргажээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар бол Аз ТV-ийн хувьд аж ахуйн нэгжүүдийн 96% орчим хувь дандаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хуулийн этгээд байдаг байна. За эдгээрт бол 1.3 тэрбум ажиллагч ерөнхийдөө бол албан бус хөдөлмөр эрхэлж байна гэсэн ийм одоо судалгаа гарсан байна. За албан бус хөдөлмөр эрхлэлтийн түвшин бол бүсийн хэмжээнд 68%-тай байна гэсэн ийм дүн гарчээ. Монгол улсын хувьд бол барилгын салбарт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 7319 ийм хуулийн этгээд байна. За жижиг дунд үйлдвэрлэлийн 9% бол барилгын салбарт ажилладаг энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хуулийн этгээдүүд бол эзэлж байна. Жижиг дунд энэ хуулийн этгээдүүдийн хоороо бол манай барилгын салбар улсдаа бол дээрээсээ 3-т орж байгаа. За тэгэхээр барилгын салбар бол албан болон албан бус хөдөлмөр эрхлэлт энэ жижиг дунд үйлдвэрлэл том аж ахуйн нэгжийн хувьд бол хичнээн их одоо бас хувь нэмрийг эдийн засгт оруулаад зогсохгүй хичнээн тооны ажиллах хүчнийг шингээдэг ийм том салбар вэ гэдгийг бол хэлүүлэлтгүй харж болохоор байгаа. 2024 оны хувьд бол нийтдээ 278 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан байна. За тэгээд 38.3 тэрбум төгрөгийн зээлийг авсан. За энэнийхээ хүрээнд бол 1296 ажлын байрыг бий болгосон байна. 15 оны 1-р хагаст бол барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 12 төсөлд 1.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа. За тэгэхээр ер нь бол дандаа энэ 25 оны эхний хагас жилийнх бол дандаа барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр авчээсэн байгаа. 24 онд бол энэ сангаас зээл авсан энэ барилгын салбарт хамааралтай төсөл бол бүртгэгдээгүй байна. За 23 онд бол төмөр хийц үйлдвэрлэлийн нэг төсөлд 91 сая төгрөгийн зээл олгогдсон байгаа. За 22 онд бол барилгын материал үйлдвэрлэлийн 6 төсөлд 938.3 сая төгрөгийн зээл, за модон шахмал хавтан үйлдвэрлэлээр бол 2 төсөл 424 сая төгрөгийн ийм одоо зээлүүдийг тус авч үйлдвэрлэлийг эрхэлж байгаа юм байна. Барилгын салбарт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийн бүтээсэн нэмэгдэл өртөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 479.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Барилгын салбарт бүтээгдсэн нийт нэмэгдэл өртөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 21%-ийг энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдүүд бүтээсэн. Жижиг дунд үйлдвэрлэл маань нийт одоо Монгол улсын хэмжээний экспортын 1.7%-ийг эзэлдэг боловч импортын 8.2%-ийг бүрдүүлж байгаа. Барилгын салбарт албан бус хөдөлмөр эрхлэлт 24 оны жилийн эцсийн байдлаар бол 37.9 мянган хүн барилгын салбарт албан бус хөдөлмөр эрхэлж байгаа. За энэ дотроо бол 82% нь эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ бол манай салбарын одоо ажил мэргэжил үйл ажиллагааны онцлог байгаа. За 24 онд гэхэд 23 оныхоос 2000 гаруй хүнээр бол нэмэгдчихээд байгаамаа. За энэ бол барилгын салбар бас зах зээл нь одоо ямар их эрэлттэй байгаа юм. Биднэрт барилгын зах зээлээ хөгжүүлэх, өргөтгөх, за дээрээс нь бол барилгын салбар бас улс орныхоо хөгжилд ямар их одоо хувь нэмрийг оруулах ийм боломж байгаад байна вэ гэдгийг бас энэ тоо мэдээллээс харж болох юм аа. Барилгын салбарт гэхгүй ер нь улсын хэмжээнд байгаа салбар бүхэн дээр байгаа энэ албан бус хөдөлмөр эрхлэлтийг алгажуулах зайлшгүй шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, за тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдал, орлогын доктортой байдал бол үнэхээр одоо албан бус хөдөлмөр эрхлэгчдэд сул байдаг. Одоо жишээлбэл манай салбар дээр гэхэд бол ихэнхдээ эднэр маань туслан гүйцэтгэгчээр
гэрээтэй гэрээгүйгээр ингээд ажилладаг учраас энэ хүмүүсийн маань бас нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал бол тулгымцсан асуудлын нэг зайлшгүй мөнөөс мөн болж байгаа. Цалин орлогын зөрүү ихтэй нийгмийн хамгааллын асуудал нь асуудалтай учраас жижиг дунд үйлдвэрлэл энэ албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс маань одоо юу гэдгийг дампуурна гэдэг юм уу? Энэ зүйл бол маш түгээмэл байдаг юм байгаа. За нөгөө талдаа нийгмийн дэвшүүлс байдал ядуурлыг одоо нэмэгдүүлдэг хүч болдог. Шууд одоо ядууралд очиод нөлөөлчихдгүү маа гэхэд энэ бол энэ ажлаасаа салчгал юм бол албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бол дахиад одоо хөдөлмөрийн зах зээл дээр гарч ажил олж, орлоготой болж тэгээд амжиргаагаа дэмжих тэр хооронд бол мэдээ цаг хугацаа шаардах учраас шууд бусч гэлээ гэсэн эцсийн үр дагавар нь бол нийгмийн дэвшүүлс байдал ядуурлыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг ийм одоо чухал хүчин зүйлийн нэг байгаа учраас ажиллагчдын эрх нийгмийн хамгааллыг сайжруулах үүднээс энийг албан хөдөлмөр болгох ёстой. Нэгэсэндээ хуулийн этгээд энэ бүртгэлжүүлэх ёстой. Бизнесийн бүртгэлтэй болгох ёстой гэх мэтчлэн ийм арга хэмжээг бол бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх ёстой байгаа.